чиний бичлэг хийж байгаа мэдээлэл орж ирж байгаа юм болов надад? Сая тэгсэн бах би сая бичлэг эхлүүлчлээ. За би одоо энд юуд орчвоо гэж айлаа шүү дээ. За өнөөдрийн сэдэв маань бол хүнсний бүтээгдэхүүний шошгон тавигдах шаардлага гэсэн ийм сэдэв байгаа. За тэгээд цаг заваа гарган одоо баасан гараг бүр бидэнтэй хамт байдаг та бүхэнд баярлалаа. За ингээд бүртгэлийг хараад байхад бол манай одоо сургалтанд тогтмол суудаг хамрагддаг хүмүүс бас байна. За тэр болгоныг одоо бүгдийг нь одоо ID-г нь хараад бараг таньдаг мэддэг болсон байна. Тэр хүмүүстээ бол маш их баярлалаа. За тэгэхээр хүнсний бүтээгдэхүүний шошго гэдэг асуудал бол одоо хамгийн чухал асуудал. Яагаад гэвэл шошго гэдэг маань өөрөө яах нь тухайн бүтээгдэхүүний одоо тийм ээ мэдээллийн одоо хамгийн чухал хэрэгсэл болчиход. Ерөөсөө хүн яа тухайн бүтээгдэхүүний гадна төрх өнгө үзэмж зүс царайг ерөөсөө л мэдээж хэрэг харахаас гадна хамгийн чухал зүйл нь бол яах нь хүнсний бүтээгдэхүүний шошгалтанд дагуулах мэдээлэл байж идэг. Миний дэлгэц жоохон тал ороод байна уу? Дэлгэцээ бүтэн шийрлээгүй байна те. За тэгэхээр хэдүүлээ өнөөдөр бол хүнсний бүтээгдэхүүний шошгыг тийм ээ одоо хүнс үйлдвэрлэгч байгууллага ямар төвшөнд одоо бичих ёстой юм. За дээрээс нь одоо хэрэглэгч талаасаа бид нар ямар мэдээллийг одоо мэдчих ёстой вэ гэдэг одоо сэдвээр бол голчлон анхаарал төвлөж бол бэлдсэн байгаа. За тэгэхээр манайд бол одоо шошгоны талаар бол хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйл зааж өгсөн байдаг. За үүнээс гадна бол хүнсний бүтээгдэхүүний сав бодлын шошгалтанд тавигдах шаардлага MNS 6648/2016 гэсэн юм стандарт бол байдаг байна. За энэ хуулийн дээр мань бол одоо тийм ээ одоо нэмэлт мэдээллийг бол тусгай одоо зохицуулалтын бичиг баримтаар стандартаар зохицуулж болно гэсэн одоо ийм өрөө зохицуулалтаа. Тийм учраас MNS 6648/2016 гэдэг стандарт бол байдаг. За өмнө нь бол MNS CAC-RCP 1/2007 гэдэг тийм ээ хүнсний бүтээгдэхүүн сав баглаа бол тавигдах шошго одоо шошгалтанд тавигдах шаардлага стандарт маань бол яах нь MNS 6648/2016 гэсэн нэртэйгээр бол гэсэн дугаартаагаар одоо 2016 онд бол боловсруулагдаад за тэгээд 2017 оны сүүлд 18 оноос бол эхэлж одоо ашиглалтанд тийм ээ одоо мөгдөж эхэлсэн ийм стандарт бол байж байгаа. За тэгэхээр хэдүүлээ хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль дээр юу заасан байдаг тухайгаа бол эхлээд одоо тийм ээ авч үзье. За нэгдүгээрт бол бид нар яах нь мэдээж одоо хүнстэй ярьж байгаа учраас миний ярих сэдв биш. Гэхдээ тодорхой хэмжээгээр дурдах хэрэгтэй. За энэ юу вэ гэхээр хүнсний төвхийг бүтээгдэхүүнийг бид нар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалаар хийсэн хүнсний зориултын сав баглаа бодолд савлсан байна гэж бол заасан байна. За тэгээд 12-ын 4-р залтаас эхлээд бол яг одоо тийм ээ шошгонд дагуулгадах мэдээллийг бол одоо бичиж өгсөн байдаг. За үүнд бол бид нар 9 мэдээллийг бол зайлшгүй одоо тусгаж өгсөн байх хэрэгтэй шаардлагатай байдаг. За нэгдүгээрт юу вэ гэхээр хүнсний төвхийг бүтээгдэхүүний нэр гэж байгаа юм. За тэгэхээр энэ бол ойлгомжтой тийм ээ. Одоо нэг хүн болгон нэртэй байдаг шиг, улс орон болгон өөрийн гэсэн одоо тийм ээ нэртэй байдаг шиг хүнсний төвхийг бүтээгдэхүүнийх нь өөрийнх нь нэр бол байдаг байна. За тэгвэл энийг цааш нь задруулаад өөр юуг заасан байдаг вэ гэхээр энэ хүнсний төвхийг бүтээгдэхүүний нэрийг одоо бид нар тийм ээ зөвхөн мах гэдэг юм уу? Тийм ээ ногоо одоо өөр юу гэдэг төмс гэж одоо нэрлэхээс гадна яах нь тухайн бүтээгдэхүүний онцлог, боловсруулалтын онцлог тийм үү тэргээс хамаарч бас яах оноос нь нэрлж бас болдог. За оноос нэртэй байж олон за эсвэл бас үүний хажуугаар яах нь тухайн одоо тийм ээ боловсруулалтын арга за одоо бусад одоо тийм ямар нэгэн шин чанарыг үндэслээд яах нь өөрөөр одоо тийм ээ бас одоо тодруулж нэрлэх тохиолдлууд бол байж болно. Тухайлбал одоо жигнэсэн үхрийн мах гэдэг бол яах нь жигнэж боловсруулсан байна гэдгийг тийм ээ одоо илэрхийлж болохоор тийм нэртэй байж болно. За эсвэл одоо бид нэр яадаг одоо ялангуяа махын пиксийн бүтээгдэхүүнүүдийг бид нар одоо тийм ээ анчин, хям, аянчин, тийм ээ малчин гэдэг ингээд нэртэй байж идэг. Ийм байдлаар яах нь бид нар хүнсний төвхийг бүтээгдэхүүний ерөнхий нэршлээс гадна одоо бусдаас тийм ээ ялгах зорилгоор тийм ээ боловсруулалтын арга болоод тухайн бүтээгдэхүүний онцлогоос хамаарат одоо өөрийн гэсэн оноос нэртэй байж болдог байна. Тэгэхээр бид нэр 12-ын 4-ийн 1 гэдэг энэ залтан дээр бол яах нь бид нар тухайн бүтээгдэхүүнийг одоо тийм ээ одоо өөрт нь оноос нэртэй байхаас гадна ерөнхий нэртэй нэрших боломжтой гэж ойлгож хүлээж авч болох нэ. За дараа нь үйлдвэрлэгчийн нэр хаяг гэж байгаа юм. За тэгэхээр энэ үйлдвэрлэгчийн нэг хаяг гэдэг бол энэ одоо Монгол улсад одоо
Монгол улсад одоо тэмээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль учраас үйлчлэгчний хаяг гэдэг одоо орсон байна. За тэгвэл импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүний тохиолдолд бол бид нэр яах нь үйлдвэрлэгчийн нэр хаягаас гадна яах нь үйлдвэрлэгч улсыг бол заавал одоо тодруулах шаардлагатай. За тэгэхээр үйлдвэрлэгчийн хаяг гэдэг доор бол мэдээж хэрэг одоо бичигдээд явчихнаа гэсэн байна. За дараагийн зүйл маань бол тухайн бүтээгдэхүүний хэмжээ, тоо, ширхэг, цувралын дугаар гэж байгаа. За тэгэхээр одоо хэмжээ гэдэг бол бид нар тийм ээ одоо граммаар, миллилитрээр, миллиграммаар за өөр юу байж болох вэ? Одоо байж болох тийм ээ. За килограммаар гэх мэтээр бол байж болох хэмжээгээр бол тэмдэглэсэн байх хэрэгтэй байх юм байна. За хэрвээ одоо тийм ээ одоо давхар савлахаатай байх юм бол тоо ширхгийг зааж өгч бас болно. За тэгээд дээрэс нь бүтээгдэхүүний цувралын дугаар гэдэг бол бас их чухал ойлголт бол байж байдаг. За энэ бүтээгдэхүүний цувралын дугаарыг бол хэрвээ одоо миний одоо өмнө нь одоо явуулсан сургалтанд хамрагдсан хүмүүс байдаг бол энэ бүтээгдэхүүний цувралын дугаар гэдэг бол хүнсний бүтээгдэхүүний мөршөлтийн тогтолцоонд маш чухал ач холбогдолтой гэдгийг бол мэдж байгаа. За тийм учраас бүтээгдэхүүний цувралын дугаар гэдэг зүйл бол тухайн хүнсийг бид нар эргүүлээд тийм ээ мөшгөх тэр боломжийг бол бүрдүүлж идэг хэн хизээ хэрхэн үйлдвэрлэсэн ямар нөхцөлд үйлдвэрлэсэн бэ гэдгийг тодруулж идэг ийм нөхцөл байдаг гэдгийг бол хүнс үйлдвэрлэгч нар бол аюул сайн ойлгож хүлээж авах хэрэгтэй. Хэрвээ магадгүй танах одоо тийм ээ цувралын дугааргүй байх юм бол цувралын дугаарыг бол тийм ээ одоо тухайн одоо үйлдвэрсэн он сар өдрөөр тогтоох. За он сар өдрийн араас ээлжийн дугаар тавих. За эсвэл яах нь янз бүрийн үсэг тоо холдсон тэмдэглэгээ хийх гэх мэтээр бол өөртөө бол янз бүрийн байдлаар бол тийм ээ өөртөөхөө дотоод стандарт, өөртөөхөө дотоод дүрм журмыг тогтоогоод бол бүтээгдэхүүний цувралын дугаарыг бол зайлшгүй болов тэмдэглэж авах шаардлагатай. За манад одоо гадуур байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдийн хувьд бол цувралын дугаартай дугааргүй одоо янз бүрийн зүйлүүд бол байдаг. Гэхдээ манай тэгээд дотоодын үйлдвэрлэгч нар одоо харьцангуй цувралын дугаараа бол сүүлийн үед анзаараад байхад лав сүүлийн 2 жилийн хугацаанд ингээд гадуур ингээд тодорхой хэмжээгээр худалдаа авалт хийгээд явж байхад шашхыг уншиж байхад цувралын дугаарыг бол тавьж өгдөг болсон. Одоо ийм одоо бас хуулиа хэрэгжүүлж байна манайхан. За дараа нь бол үйлдвэрлэсэн огноо гэж байгаа юм. За энэ үйлдвэрлэсэн огноон дээр хэдүүлээ цаашлаад ингээд тусдан яриад явна. Энэ дээр бол он сар өдөр гэсэн. За зарим тохиолдолд зөвхөн сар өдөр бичигдэх тохиолдлууд бол байдаг. За зөвхөн сар өдөр хэзээ бичигдэх вэ гэхээр богино хадгалалттай хугацаатай тохиолдолд сар өдөр бичдэг. За дараагийн нэг шаардлага нь бол хадгалах хугацаа эсвэл хэрэглэж дуусгах хугацаа гэж байгаа юм. За тэгэхээр хадгалах хугацаа байж болно. 1 жил, 2 жил, 3 сар, 5 сар тийм ээ тийм байдлаар хэмжиж болох нь байна. За мөн хэрэглэж дуусгах хугацааг бас тавьж бас болох нь өөрөөр хэлбэл нэг болвол чи тийм ээ 5 сарын хугацаанд хэрэглэж дуусаарай. Үгүй бол 2021 оны 5 сарын 30-наас өмнө хэрэглэж дуусаарай гэдэг хугацаа мэдээллийг бол зайлшгүй тусгасан байх ёстой шаардлагатай байх нэ. За дараа нь хадгалах нөхцөл. За энэ хадгалах нөхцөл гэдэг бол ерөөсөө хүнсний аюулгүй байдлын одоо хамгийн чухал одоо зарчмуудын нэг. Ер нь бол хүнсний аюулгүй байдлын үндсэн зарчмууд байгаа шүү дээ. Тэр үндсэн зарчмууд дотор бол өөрөө хадгалтын нөхцөл гэдэг бол хамгийн чухал. Магадгүй бид нар одоо тийм ээ үйлдвэрлэсэн огноонд бүрэн байж гэн хадгалах хугацаанд бүрэн байж гэн. За эсвэл хэрэглэж дуусгах хугацаанд дуусаагүй байгаа хэрнээ тухайн бүтээгдэхүүн ямар нэгэн байдлаар довтлцсон, гэмтсэн, аюултай болсон байж болцсошгүй. Энэ юмнаас хамаарах бол хадгалах нөхцлөөс хамаарна. Тэгхийн бол үйлдвэрлэгч бид нар яах нь шошгон дээрээ хадгалах нөхцөлийг заавал бичиж өгнө. Магадгүй тухайн одоо хэрэглэгч тийм ээ худалдан авагч хадгалах нөхцөлийг одоо буруу байлгаснаас болоод бидний хүнсний бүтээгдэхүүн маань аюултай болчихгүй. Энээс үргэлжлэн сэргийлэх зорилгоор бид нар хадгалах нөхцөлийг бол зайлшгүй бичиж өгөх шаардлага бол тавигддаг. Ялангуяа одоо тийм ээ түргэн муудах бүтээгдэхүүн. За одоо юу гэдэг тасалгааны температур шаарддаг. Тийм ээ хураа бүтээгдэхүүнүүд бол бас яг хадгалтын горим зөрчигдөөд муудаад тийм ээ одоо хүний биед хор нөлөө үзүүлээд ах нь хацсангуй бага. За одоо түргэн муудах бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. За манайх шиг одоо тийм ээ тодорхой хэмжээгээр одоо хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тийм ээ одоо хөгжсөн одоо дотооддоо өөрсдөө одоо мах сүү зэрэгээ бэлддэг ийм газруудад бол бид нар яг тодорхой хэмжээгээр хадгалтын нөхцөл гэдгийг бол одоо заавал одоо хэлж ярьж одоо тавьж явах хэрэгтэй. За тэжээлэг чанар орц найрлага гэж байж байгаа. За тэгэхээр тэжээлэг чанар орц найрлагыг бол зайлшгүй тэмдэглэж өгсөн байх шаардлагатай. Ялангуяа орц найрлагын дээр бол хашид үүсгэгч бүтээгдэхүүний мэдээллийг бол заавал тусгах шаардлага бол стандартаар бол заагдсан. За дэлхийн нийтээр бол одоо харшлын асуудал бол бас нэлээд одоо түгээмэл тийм ээ. Харшил гэдэг бол бас л яах нь одоо дэлхийн нийтийн эрүүл мэндийг одоо нэлээд дотлогож байгаа ийм асуудлуудын бол нэг болчиход байгаа юм. Тийм учраас бид нар одоо
хэрвээ одоо тийм ээ найрлаганд нь ямар нэгэн байдлаар харшилтай зүйл зэрэг байх юм бол заавал орос найрлагыг бол тэмдэглэж чухал шаардлага байдаг. За тэгэхээр яг нь энэ дээр тэтгэлэг чанар орос найрлагыг бид тодорхой хэмжээгээр заавал тэмдэглэж өгөх ёстой. За дараа нь хэрэглэх аргыг тэмдэглэж өгөх ёстой. За хэрэглэх арга ямар байдлаар тэмдэглэх вэ гэхээр та нар бүгдээрээ хүнс үйлдвэрлэгч бүгд мэдж байгаа. Ямар хүнсийг аюулгүй хүнс гэх вэ гэхээр тийм ээ зориултын дагуу бэлтгэж хэрэглэсэн хүнсийг аюулгүй хүнс гэдэг байгаа юм. Ерөөсөө одоо тэр чинь бол ерөөсөө л зориултын дагуу бэлтгэж тийм ээ хэрэглэхэд хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй байхыг аюулгүй гинэ гэсэн тодорхойлт нь байж байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй тухайн хэрэглэгч буруу хэрэглэсэн тохиолдолд бидний нөгөө хүнс маань аюултай болчих одоо тийм нөхцөл бүрдэж байгаа юм. Тийм учраас бид нар яах нь тухайн хүнсийг зөв хэрэглээрэй гэдэг мессежийг бол заавал өгсөн байх хэрэгтэй байх нэ. За тэгэхээр манад нэг зөвлөх одоо нөгөө жишээ татаж ярьж исэн. Тэрэн дээр ямар асуудал үүссэн бэ гэсэн чинь нэг газар одоо ингээд гомдол ирсэн. Яасан гэсэн чинь танаа бүтээгдэхүүн шууд хаз гэсэн тэмдэглэгээтэй байсан. Би шууд хадсан миний шүд гэмтсэн гэдэг асуудал. Тэгэхээр бид нар бол энэ дээр бол бас яг мэдээж байх ёстой байх ёстой. Гэхдээ давхарч гэдэг бол маркетингийн хэрэгсэл болно. Маркетингийн хэрэгсэлтээрээ бид нар яах нь бас нөгөө одоо тийм ээ хэрэглэх үг хэл нэр томьёогоо бас зөв тийм ээ одоо мэрэгжлийн үднээс зөв болов бас хэрэглэж явах ёстой. Шууд хаз гэж бичсэн, шууд хадсан тэгэл тэр эвгүй хадсан уу үнэхээр яг магадгүй өөрөө бас хатуу чанарын бүтээгдэхүүн байсан тийм ээ. Тэрнээс болсон уу гэдэг бол бас одоо хамааралтай. Тэгэхээр бид нар энэ юу хэлж байна гэхээр бид нар тийм ээ одоо хэрэглэх аргыг тодорхойлохдоо мэрэгчлэнтэйгээ хамт байгаад хүний чихэнд яаж тийм ээ сонсогдох нь уу? Энэ үг үсгийг одоо тийм ээ хүн уншаад энийг яаж хэрэглэх вэ? Хүний одоо тийм ээ одоо сэтгэл санаанд яаж бууж байна вэ? Энийг хэн яаж хүлээж авч байна вэ гэдэг тал дээр бас бид нар онцгой анхаарах хэрэгтэй гэж бол би бол хэлж ярьж зөвлөмөр байна. За дараагийнх нь бол гаж нөлөө хориглох заалт. За тэгэхээр одоо энэ гаж нөлөө хориглох заалтын асуудал бол нөгөө найлаг дотор байгаа хашил үүсгэж бүтээгдэхүүнтэй. Магадгүй та одоо самрын хашилтаа бол тийм ээ самар авсан бүтээгдэхүүн битгий хэрэглээрээ. За бид нар ер нь бол өөртөө импортлогч орон аягүй бүтээгдэхүүн гаднаас импортлж орж ирдэг тэрийг бол мэдчихэж байгаа. За тэрэн дээр бол яадаг вэ гэхээр ялангуяа одоо тийм ээ чихэр шоколадын бүтээгдэхүүн дээр самрын хэлтэрхий агуулж болцсохгүй. За самрын үлдэгдэл байж болцсохгүй. Гэх мэт тэмдэглэгээнүүд бол заавал хийцэн байдаг. Тухайн бүтээгдэхүүн самаргүй байсан ч гэсэн. Тэгэхээр энийг бол яах нь та болгоомжтой хэрэглээрээ хориглох заалтууд өгч байна гэж бол бид нар бол ойлгох хэрэгтэй байх нэ. За тэгээд энэ хуулийн дээр дараагийн одоо тийм ээ заалт нь одоо хэдүүлээ товч яриад явчих. Юу байдаг вэ гэвэл бас яах нь тухайн бүтээгдэхүүнийг буруу шашгалсан гэж үздэг тухай бас хуулинд бол зааж өгсөн байна. Тэгэхээр ямар бүтээгдэхүүнийг буруу шашгалсан гэж энийг бол худал мэдээлэл агуулсан бүтээгдэхүүнийг буруу шашгалсан гэж үзэж байгаа юм байна. За тухайн хүнсний түүхийд бүтээгдэхүүн өөр хүнсний нэрээр бичигдсэн тохиолдолд тийм ээ байж болно. За мэдээж хэрэг хүн одоо санаатаагаар бол өөр одоо нэр бол бичихгүй. За зөвхөн манад одоо тийм ээ нэрсээр тохиолдоод байдаг асуудлууд юу вэ гэхээр сав бага бодлон шошгон дуусчихсан хэвлэгдээгүй. За эсвэл одоо юу гэдэг судалгаа юм хийгээгүйгээс олж хэдэг хэмжээний тийм ээ шошго юмаа ингээд хэвлэлсэн учраас шошгоо орлуулах ч юм уу тиймэрхүү асуудлууд ялангуяа жижиг газрууд бол тохиолдоод байдгийг бол анзаарсан. Тийм ээ. За тэгэхээр бол бид нэр яах нь тухайн хүнсний бүтээгдэхүүн бол яг нь өөр хүнсний нэрээр бичигдсэн байж болохгүй нэ. Хэрвээ тэгэх юм бол та хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчиж байгаа хэрэгт орох нэ гэсэн үг байна. За дээрэс нь бид нэр яах нь хуулинд заасан тийм ээ шаардлагыг одоо шошгод тавих бичигдэх ёстой зүйл бичигдээгүй бол бид нар бас тийм ээ хурамч бүтээгдэхүүн буюу одоо шошголт. Тийм ээ шошгодны одоо энэ заалтыг зөрчсөн гэж бол үзнэ. За мөн дээрэс нь унших боломжгүй ойлгомжгүй өгүүлбэр он сар өдөр бичигдсэн байх юм бол бид нэр энийг бас яах нь бас одоо тийм ээ шошгоны зөрчилтэй гэж үзсэн байна. За яамжуулах цацрагийн боловсруулалт хийгдээгүй тэмдэглэгээгүй. За манайгаар одоохондоо ийм боловсруулалт бол байхгүй. Магадгүй одоо импортын бүтээгдэхүүн дээр байх юм бол бид нэр яах нь хэрвээ ямар нэгэн байдлаар цацрагаар боловсруулсан байх юм бол тухайн бүтээгдэхүүнийг заавал одоо тийм ээ тэмдэглэгээ бол хийсэн байх ёстой байх нэ гэж бол үздэг байх юм.
За дээрэс нь бол миний одоо бас нэг нэмж хэлэх зүйл хуулийн дээр бас нэг одоо заасан зүйл нь байх юу вэ гэхээр хэрвээ хагас боловсруулсан бүтээгдэхүүн байх юм бол тухайн хагас боловсруулсан бүтээгдэхүүний гүйцэд боловсруулах аргачлалыг тодорхой зааж бичиж өгнө. За тэгвэл одоо манайд бол хагас боловсруулсан ялангуяа уламжлалт бүтээгдэхүүн зэх байдаг тийм ээ. Хуушуур, бууз. За сүүлийн үед бол янз бүрийн амталсан мах салаатнууд тийм ээ. Одоо тийм бэлтцүүд байдаг болсон байна. За шорлогны махыг сайхан амтлаад савлаад тийм ээ зөвхөн шарахад бэлэн болгоод гаргадаг болсон байна. Котлет, бөөрхийн мах зэрэг байна. Хэрвээ та хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгаа бол яг нь өөрийнхөө бүтээгдэхүүн дээр танай хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг хэрхэн тийм ээ гүйцэд боловсруулж хэрэглэх гэдэг арга аргачлалаа бол заавал бичиж өгөөрэй. Гэсэн бол ийм одоо ерөнхий бол гол утга агуулга нь бол ийм байгаамаа. За дээрэс нь бид нар яг үхээр магадгүй одоо та хүнс үйлдвэрлэгч биш одоо импорт эрхлэгч байж болно. Тийм ээ импорт эрхлэгч байж болно. За тэгэх юм бол импорт эрхлэгч яах нь энэ дээр 12.8 дээр бол тийм ээ заагаад өгсөн байна. Хүнсний төвхөд бүтээгдэхүүний багталсан болон жижиглэн савлсан сав баглаа бод дээрх шошгыг тухайн хүнсний төвхөд бүтээгдэхүүний үйлдвэрлэгч болон худалдаа эрхлэгч хариуцна гэж байна. За тэгэхээр бид нар яг нь үйлдвэрлэгчээс гадна худалдаа эрхлэгч маань хэрвээ бид нар жижиглэн тийм ээ бол одоо юу гэдэг савлах тийм шаардлага гарч байгаа бол тухайн одоо тийм ээ жижиглэн савлцсан бүтээгдэхүүн дээр тийм ээ одоо шошго байх талыг бол худалдаа эрхлэгч хариуцах нэ гэсэн үг байна. За тэгэхээр энийг хэрвээ магадгүй энэ дээр худалдаа эрхлэгч сууж байгаа бол та бас үнийг анхаарна үзье. За тэгээд би хичээлийн өмнө хэлсэн тийм ээ хүнсний шошгонд агуулгадах нэмэлт мэдээллийг олон улсын болон Монгол улсын техникийн зохицуулалт стандартаар зохицуулж болно гэсэн байна. За тэгвэл тэр стандарт маань 6648 MNS 6648 2016 хүнсний бүтээгдэхүүний шошгалтанд тавигдах шаардлага гэсэн ийм стандарт байх нэ. За энэ стандарт маань бол бас тийм ээ одоо олон залттай. За тэгээд тэр залт дотроос би бол одоо биднэрт одоо хамгийн мэдээж зэрэг тэр дотор бол бидэд хамааралгүй залт гэж бол байхгүй. За хамгийн одоо чухал хамааралтай гэсэн залтуудыг бол одоо шүүгээд агаад утсан байгаа. За та бүхэн бол хүнс үйлдвэрлэгч болох хүн болон одоо 6648 2016 стандартаа худалдаж аваад тийм ээ уншаад хэрэгжүүлж байгаа гэж бол би бодож байна. За тэгэхээр бидний одоо хамгийн чухал анхаарах зүйлсийн нэг бол орц бүрдүүлэгчийн жагсаалт гэж байж байгаа. Тэгэхээр орц бүрдүүлэгчийн жагсаалт бол манад одоо бас тодорхой хэмжээгээр одоо зөрчигддөг залтуудын нэг. Тийм зөрчигддөг залтуудын нэг учраас би бас энийг ингэж энэ сургалтаар тийм ээ энэ мэдээлэлээр одоо онцгойлон авч үзье гэж бол ütсэн байгаа юм. За энэ одоо ямар байдлаар зөрчигддөг вэ гэхээр одоо тийм ээ тухайн бүтээгдэхүүний орцыг дутуу мэдээлэх. За зарим нь бүр санаатаагаар нуун дарагдуулах зэрэг тиймэрхүү үйлдэлүүд нь бол одоо мерсер бол байдаг. За одоо үнэхээр хэрвээ одоо буруу одоо тийм шошго хэвлэгдсэн бол түүнийг одоо зөв хэвлээрээ зүгээр санаатаагаар бол муу битгий дарагдуулаарай гэсэн. За тэгэхээр бид нар шошгон дээр тийм ээ одоо яаж бичих вэ гэхээр орц гэсэн товтголтойгоор бичих юм байна. За тэгэхээр бид нар яг нь шошгон дээр орц гэдэг үгийг тавьж агаад араас нь яг нь тодорхойлох цэг тавьж агаад орцоо тухайн бүтээгдэхүүнд байгаа төв хийдийн орцыг жагсааж бичих нэ. За ингээд жагсааж бичихтэй бол яг нь жингийн буурах дараалалаар бичдэг байна. За тухайлбал бид нар одоо зайрмаг байлаа гэхэд зайрмагт хамгийн одоо үндсэн орж байгаа бүтээгдэхүүн нь сүү байлаа гэж бодъё. Тэгэх юм бол сүүнээсээ төрүүлээд бичих юм байна. За бууз чимгсэн бууз гэж бодъё тийм ээ. Тэгэх юм бол яг нь буузанд одоо махны гурлаасаа илүү их байгаа шүү дээ яаж ч утсан тийм ээ. За тэгэх юм бол яг нь үхрийн мах гэдэг ингээд хамгийн ихний орц ингээд явах нэ. Ингээд үүнээс хойш яг нь жингийн буурах дараалалаар бичдэг. Тэрнээс зүгээр одоо ер нь альва юм чинь жингийн буурах дараалалаар өсгийн дараалалаар ихэнх газрууд яах нь ер нь бол альва юм дээр хүн одоо юу гэдэг тооны дараалалаар өсөг дараалалаар буурах дараалалаар эсвэл одоо цагаан толгойн дараалалаар гэх мэт байдаг. Тэгвэл бид нэр хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр ямар шаардлага тавигддаг вэ гэхээр та орцонд орсон бүтээгдэхүүнээ жингийнхаа дараалалаар бичгтээ буурах дараалалаар буюу хамгийн их орсон бүтээгдэхүүнээсээ яг нь багасгах бүтээгдэхүүнээрээ жагсааж бичээрэй гэдэг заавал зарлахгүй гэсэн байдаг бах нэ. За тухайн орц нь өөрөө 2 ба түүнээс олон бүрэлдэхүүнтэй бол байж болно. Тийм ээ тухайлбал бид нар сүмс гэдэг одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар бидний одоо тийм ээ одоо бүтээгдэхүүн дотор ингээд 2 нийлмэл орцтой байж болно. Хэдүүлээ одоо сүмс гэдэг аваад үзье.
За тэгэх юм бол одоо яах нь сүмс гэдэг бол дотроо яах нь олон төрлийн холцтой найрлагатай байх боломжтой. Тухайлбал одоо тийм ээ. Одоо юу гэдэг майонезны найрлагатай байл яхад майонез гэдэг бол өөрөө яах нь дахиад давхар ингээд орц найрлага ороод явчихна. За салаадны амтлагчаар одоо амталсан тийм амтлаад ингээд бэлтчихсэн тийм одоо юу гэдгийг одоо бэлтгэж байлаа гэж бодох юм бол бас л яах нь тодорхой хэмжээний тухайн амтлагч нь өөрөө соус нь өөрөө давхар ингээд орцтой холцтой байж байгаа. Тэгэх юм бол бид нэр яах нь бас л одоо тийм ээ тухайн одоо яг тухайн одоо тийм ээ нийлмэл орцтой байгаа түүхийдийн араас давхар яах нь тухайн нийлмэл орцынх нь чагсаалтыг бас давхар гаргадаг байх нэ. За манайд одоогоор бол энэ тэмдэглэгээтэй газар бол би бас нэг хараагүй магадгүй манайх ийм зүйл хэрэгэлдэггүй ч юм уу бас би сайн мэдэхгүй байна. Хүнс үйлдвэрлэгч нар өөрсдөө бол тодорхойлно. За энэ жишээг бид нар хаанаас харж болох вэ гэвэл импортоор орж ирж байгаа ялангуяа Оросоос орж ирж байгаа чихэр, жигнэмэг, амттангуудын одоо шошгон дээр бол харж болно. Тэнд бол ерөөсөө ингээд жирийдл ингээд хаалтан дотор. Ингээд за нэг орц явлаа, орцны араас хаалтан дотор ингээд жирийдл нэлээд идсэн байдаг. Энэ юу вэ гэх юм бол орц бүрдүүлэгч нь өөрөө тийм ээ 2 ба түүнээс дээш бүрэлдэхүүнтэй байна гэсэн үг байна. За тэгэхээр ийм шаардлагыг бол бас манад бас тавигддаг байх нэ. Тэгэхээр та магадгүй одоо тийм ээ амттан үйлдвэрлэдэг за эсвэл одоо өөр одоо ямар нэгэн байдлаар таны одоо орцонд тийм ээ орц бүрдүүлэгч маань өөрөө нийлмэл байвал энийг бас анхаарч цаашдаа хэрэгжүүлээрэй. За дээрэс нь хүнсний бүтээгдэхүүн дээр бол тийм ээ ус гэдэг найрлага бол бичигддэг. За ямар тохиолдолд ундны ус бичигддэг вэ гэхээр давсны уусмал юм уу сироп за шүл тийм ээ ямар нэгэн байдлаар яах нь тухайн усыг хэрэглэж байгаа үндсэн одоо тийм ээ одоо түүх одоо юу гэдэг бүтцэн гэдэг юм уу да тийм ээ тэр найрлага нь өөрөө бичигдсэн байвал бичихгүй гэсэн. Тухайлбал одоо орцон дээр давсны уусмал гэж бичсэн байвал давсны уусмалыг усаар хийх нь тодорхой. За шүл бичсэн байвал шүлний үндсэн өөрөө ус байх нь тодорхой тийм ээ. Сироп гэд найрлага орсон байвал сиропны үндсэн ус байх нь тодорхой учраас энэ дотор бол ус гэдгийг зааж өгдөггүй. Хэрвээ ямар нэгэн байдлаар уусмал сироп гэх мэтээр тэмдэглэгээ хийж өгөөгүй болвол ундны ус гэдэг яах нь найрлагыг одоо заавал бичиж өгөх, тогтоож өгөх ийм шаардлагыг манай стандарт бол тавьдаг байх нэ. За энийг одоо бид нэр яах нь жишээ нь одоо нөгөө хуушур бууз башин дээр бол авч болох нь шүү дээ. Тийм ээ. Бид нэр гурил зурж байгаа. Тийм ээ. За гурил зурж байгаа бол тэрэнд яах нь ус орж явах нэ. Тэгэхээр бид нар тэрэнд яах нь ус гэдэг зүйлийг бол бичээд авчихна. Гэсэн үг байна. За тэгвэл одоо магадгүй одоо бид нар одоо юу гэдэг хорхогны шүлж гэдэг юм уу тийм ээ тийм бүтээгдэхүүн байлаа гэж бодъё. За тэгэх юм бол тухайн найрлаганд нь одоо тийм ээ мах шүл гэдэг найрлага заагаад өгсөн юм бол бид нар тэрэн дээр ус гэж бол бичих шаардлагагүй. Зөвхөн махногоо амтлагч гэж заасан байвал яах нь ус гэдэг найрлагаа бол заавал бичих шаардлагатай гэсэн үг байна. За тэгэхээр энийг манай хүнс үйлдвэрлэгч маань анхаараарай. За дээрэс нь орц найрлага дотрын бидний бас нэг чухал одоо тийм ээ байлгах хэвээр мэдээлэл бол хашилт үүсгэгч мэдээлэл гэж байгаа. За тэгэхээр энэ доор дурдсан энэ 9 төрлийн бүтээгдэхүүнийг бол 9 биш 10 төрөл байгаа. Энэ бүтээгдэхүүнийг бол яах нь заавал мэдээлээрэй гэж стандарт бол заачсан. За энэ маань яах нь гэхээр одоо тийм ээ одоо дэлхийн бус орнуудад олон улсад бүрдэгддэг ийм заавар заалчнаас авсан ийм одоо ишлэл байж байгаа. За тэгэхээр цавуулга бүхий үр тариа буюу глютен уурга агуулсан гэж байгаа. За тэгэхээр глютен уурга бол миний мэдхийн одоо буудаан гурил агуулж байна тийм ээ. Өөр одоо ер нь бол яах нь бусад төрлийн одоо тийм ээ глютен уурга агуулсан ямар нэгэн бүтээгдэхүүн байх юм бол тэр талаар заавал мэдээлэл өгөөч. За тэгэхээр энэ яах вэ гэхээр глютен уургийн хашил гэж бол монголоор одоо нэрлэдэг. За үүндээ тэр бол нөгөө хашил гэхээр бид нар одоо юу гэдэг туурн, бөөлжин, улаан, хавдан, хавгнан гэсэн ойлголтод байгаад байдаг. За тэгвэл яах нь хашилч гэсэн одоо янз бүрийн байдлаар хашил гэхээс илүү мэдрэг чанар. Яг нь ер нь бол мэдрэг аливаа юмд мэдрэг байна гэж одоо хашилж байгаагийн хэлбэрлэлтэй тийм ээ. Тийм учраас одоо бид нэр яах нь глютен уурга бүхий тийм ээ агуулсан бүтээгдэхүүн байх юм бол тэрийг бол тодорхой хэмжээгээр одоо глютен уурга агуулсан тул та глютений хашилтаа бол хэрэглэхгүй байна уу гэх мэтээр яах нь заавал яах нь одоо тийм ээ сануулга юм өгөх нэ. За дээрэс нь хавч хэлбэртэн болоод түүгээр хийсэн бүтээгдэхүүн. Ер нь бол яах нь далайн бүтээгдэхүүн өөрөө хашил үүсгэгчийн тоонд бол орж идэг. За тийм учраас яах нь тэрийг заавал бид мэдэх хэрэгтэй байх нь. За өндөг бүтээгдэхүүн. За өндөг бүтээгдэхүүн дотроо бол өндөгний цагаан уурга өөрөө хашил үүсгэх одоо магадaltaй байдаг. Та нар өөрсдөө бүгдээрээ хүнсний мэрэгчлээ хүмүүс байгаа. Ер нь бол яах нь одоо жишээ нь хүүхдэд гэхэд өндөгний цагааныг өгдөг, шарыг өгдөг. Яагаад гэж байгаа юм бэ? Өндөгний цагаан өөрөө хашил үүсгэгчийн тоонд ордог учраас.
За тийм учраас бид нэр яг өндөг бүтээгдэхүүн агуулсан тохиолдолд заавал мэдээлэх хэрэгтэй байх нь. За загас загсан бүтээгдэхүүнээ мэдээлнэ. За газрын самар түүгээр хийсэн бүтээгдэхүүн. Ер нь бол самар бол бас одоо ахшил үүсгэгчд бол орж явдаг. Тийм ахшлыг бол бас нэлийн үүсгдэг юм бүтээгдэхүүн байгаа. За шар буурцаг түүгээр хийсэн бүтээгдэхүүн. За шар буурцаг бас өөрөө бас ахшил үүсгэгчд бол ордог. За сүүс хүм бүтээгдэхүүн. За ер нь бол сүүс хүм бүтээгдэхүүнд бол одоо хамгийн их одоо тийм ээ харшдаг зүйлс нь бол нөгөө лактоз байгаа юм. За тэр лактозд мэдрэмтгий хүмүүс бол тийм ээ одоо лактозыг шингээж чадахгүй хүмүүс бол яг гидсэн хямрах тийм ээ гүйлгэх тийм шинжүүд илэрдэг учраас яг нь одоо тийм ээ лактоз агуулсан бүтээгдэхүүн эсвэл танаа түүхий дотор өөрөө лактоз агуулсан тийм түүхийдийг хэлсэн бол яг нь лактоз агуулсан гэдэг одоо мэдээлэл бол зайлшгүй бичиж өгөх шаардлагатай байх нэ. За дараагийнх нь модны самас самрын бүтээгдэхүүн гэж байна тийм ээ. За тэгээд яах нь дараагийнх нь сульфат агуулсан бүтээгдэхүүн. 10 мг кг буюу өөрөөр хэлбэл килограмм тутамд 10 мг-аас дээш хэмжээний сульфат агуулсан байх юм бол энийг мэдээлээч гэж байгаа. За яг нь сульфат агуулсан бүтээгдэхүүн гэхээр магадгүй бус хүмүүс зарим хүмүүс юу юм бол гэж бодож байгаа. Магадгүй энэ бол хэвшлэн нөгөө нэг нүүрсгэж бодис тийм ээ ногоог хадгалах. За одоо бусад өөр ямар зорилттой хэрэглэдэг би сайн мэдэхгүй. Миний мэдх юм бол нүүрсгэж бодис болгон тийм ээ одоо агуулгадаг. Ялангуяа ногоог одоо өнгийг хадгалахгүй байх зэрэг. Тэгэхээр бол яах нь одоо тийм зүйлийг бид нэр хэрэгэлсэн. За хэрэгэлсэн зүйл маань яг нь килограмм тутамд 10 мг-аас илүү байх юм бол тэр талаар тодорхой хэмжээгээр мэдээллийг заавал өгөөч гэсэн байх нэ. За тийм учраас хашил үүсгэгчийн мэдээлэл гэдэг бол одоо маш чухал юм мэдээлэл байт юм аа. Энийг та бүхэн бас анхаарч үзээрэй. За хүнсний нэмэлтийн тэмдэглэлийн талаар бас нэлээд одоо яригддаг асуудал. Тийм ээ хүмүүс одоо ээ тэмдэглэгээтэй гэхээр хэрэглэхээс татгалзах жишээтэй. За зарим нь бол нэг ачаал бүлэхгүй ах жишээ янз бүр л байдаг. Ер нь бол анзаараад байхад ээ тэмдэглэгээтэй гэхээр хүмүүс одоо айж үргээд л тийм ээ одоо хэрэглэхгүй байх тохиолдлууд бол хэрэглэхээс татгалзах тохиолдлууд бол байна. Гэхдээ яг үнэндээ бол энэ ээ тэмдэглэгийг бол ер нь бол тийм ээ зөв үү буруу юу гэдгийг бол одоо бид нар бол хэрэглэх цаг үйлдвэрлэгч нараа тогтоохгүй ч байх те зүгээр одоо нэгэн л одоо дэлхийн нийтээр тухайн тэмдэглэгийг бүлээн зөвшөөрөөд хүнсэнд тийм ээ хэрэгжилж байгаа бол бид нар тэрийг тодорхой хэмжээгээр тухайн бүтээгдэхүүнийхээ одоо тийм ээ орц найдлагыг бүрдүүлж байгаа бол за шин чанарыг өөрчлөхгүйгээр оролцож тийм ээ хадгалтын болоод өнгө үзмжийг нэмэх чиглэлээр ашиглаж байгаа бол тэрийг бид нар одоо зайлшгүй тодорхой хэмжээгээр мэдээлэх хэрэгтэй. За тэгээд одоо бидний ярьж байгаа MNS 6648 2016 стандартын маань 5-2-ын 3 гэдэг заалтан дээр бол яг энэ хүснэлт байж байгаа. За тэгэхээр энэ юу гэж байна гэхээр хүнсний орц бүрдүүлэгчид багтсан хүнсний нэмэлтийн олон улсын тоон системийн дугаар буюу нэг ээ тэмдэглэгийг хэлж байгаа юм тийм ээ. Эсвэл оноосон нэрийг зориултын хамт шашган тэмдэглэнэ гэж байгаа. Тэгэхээр бид нэр хөөцгөгч, эмөөцжүүлэгч гэдэг ингээд бичсэн байдаг. За энэ бол яаж юм бэ гэхээр бид нар яах нь хүнсний нэмэлт бол тодорхой хэмжээгээр ашигласан байна гэдгээ мэдээлэл өмнө зүгээр өгч байна гэсэн үг байна. За тийм учраас та одоо энэ хүнс үйлдвэрлэгч тийм ээ хүнсний нэмэлтийн мэдээлэл тэмдэглэлийн тухай 5-2-ын 3 гэдэг стандартын заалтыг бол одоо үзэж хараарай, нарийн дэлгэрэнгүй ингэж үсэг болгоны тийм ээ ойлгож ингэж аваарай. Хэрвээ та гэдэг үсгээ тавиад тоогоо тавихгүй бол энэ үгнүүдийг заавал дагалтуулж бичээрэй. Энэ үгнүүдийг заавал бичээрэй гэсэн ийм санаа бол энэ заалтан дээр байгаамаа. За шошгон дээр дараагийн нэг тусах хэвээр зүйл бол илчлэгийн хэмжээ байж байгаа. За тэгэхээр илчлэгийг бол бид нар килокалори эсвэл килжоул ингэжээр бол авч үздэг. За ер нь бол ихэнх шошго бол аль алийг нь давхар тийм ээ килокалори болоод килжоул чиглүүлээд бол биччихсэн байдаг. За C системд бол ер нь бол килокалориг одоо хэмждэг. За ингээд энэ килокалориг бол бид нар тийм ээ одоо энэ илчлэгийн хэмжээг бол 100 г бүтээгдэхүүнд эсвэл 100 мл бүтээгдэхүүнд агуулгах хэмжээнд бичдэг. За эсвэл нэг ширхгээр салгацсан байгаа тохиолдолд тийм ээ тухайн сав бодолд агуулгах хэмжээнд тооцон тэмдэглэнэ гэж бол манай стандарт бол заасан байна. За тэгээд та нар одоо гадны энэ батар орж ирж байгаа бүтээгдэхүүнийг бол анзаарсан баг тийм ээ. Зарим тохиолдолд 100 г дуудчихсан байхаас гадна зарим тохиолдолд яг нь сервийн сайзаар бас бичсэн байна. Сервийн сайз гэдэг маань нэг удаагийн идэх хэмжээ тийм ээ гэсэн одоо утгаар бид нэр одоо ойлгож болно. Өөрөөр хэлбэл одоо тэр хэмжээнд бас заагаад өгсөн тохиолдлууд байдаг. Тэгвэл манай стандарт дээр бол яг нь 100 г юм уу 100 мл зааж өгөөрэй. Хэрвээ таны бүтээгдэхүүн нэг ширхгээр савлсан байх юм бол нэг ширхгээр тийм ээ тухайн одоо цав баглаа бодол тэнцвүүц хэмжээтэй хэрвээ 50 г
50 грамтай нэг ширхгээр заавалсан бол тэрийгээ зааж өгөөч. 150 грамтай нэг ширхгээр заавалсан бол 150 грамаа зааж өгч болно гэсэн ийм заалтаас байдаг бахнэ. Тэгэхээр илчлэгийн хэмжээг бол одоо нэг хоолны зохистой ололтын асуудал, тархалтын асуудалтай холбоотойгоор илчлэгийн хэмжээг бол заавал тавьж өгөө гэдэг шаардлагууд бол хаасаа бол байж байгаа. За дараагийн асуудал бол шинж бодисын мэдээлэл бол байж байгаа. За манай үйлдвэрлэгч нар бол ихэнх нь бол шинж бодисынхаа мэдээллийг зүгээр миний анзаарснаар бол дандаа тооцооны аргаар хийгээд тавьчихдаг. За ер нь бол шинж бодисын бодит агуулмжийг бол лаборатори шинжилүүлнэ гэж байж байгаа. За ялангуяа одоо нийтийн хоол эрхлэгч нар бол одоо 2019 онд шинээр батлагдсан MNS 4946 2019 стандарт дээр бол тийм ээ одоо өөрсдийн үйлдвэрж байгаа хоолны бодит шинж бодисын бодит агуулмжийг лаборатори шинжилүүлнэ гэдээ бүр заалт бус стандартын дагуу орчихсон байж байгаа. Тэгэхээр та бүхэн бас энийг одоо тийм ээ одоо биелүүлэхийг эрмэлзээрээ. За хэрвээ олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол бид нар нэг дор өгч чадахгүй л ядаад цуглаад ч гэсэн тийм ээ удирдлагуудаа сар-сартаа санхүүгийнхэн боломж эдийн засгийг харж байгаа энийг бол хийгээрээ. За ингээд шинж бодисын мэдээлэл гэдэг бол ураг нүүрсээс өөх тосыг бол зайлшгүй агуулна. Ерөөсөө одоо үндсэн одоо тийм ээ тэтгэлийн бодис чинь бол ураг нүүрсээс өөх тос байгаа шүү дээ. За ингээд бол одоо манай стандарт юу гэж зааж өгсөн бэ гэхээр нүүрс ус бол эслэгээс бусад нүүрс усаа тэмдэглээч. За энэ дандаа яг 100 г дагуулт хэмжээгээ бичиж байгаа. За хэрвээ эслэг байвал хэмжээг нь бичээрэй гэдэг заалт бол бас энэ стандарт дотор бол явж байгаа. За өөх тосоо бичээрэй. За өөх тос дотроо хансан тосоо ялгаж бичээрэй гэсэн. За тэгээд давсны хэмжээ, чихрийн хэмжээ гэсэн эдгээр зүйлийг бодвол заавал одоо тусгаарай гэж бол стандарт маань зааж өгдөг байна. За ингээд энийг бид нэр яах нь 100 г тутам дагуулгадах хэмжээгээр бичиж өгдөг байна. За тухайлбал одоо хэдүүлээ энэ ингээд шошгон дээр аваад үзье тийм ээ. Энэ дээр яг нь шинж бодисын агуулмж гэж биччихсэн. За 100 г гэт ингээд одоо энэ улаанаар хүрээлүүлээд тийм ээ харагдчихэв. За ингээд харах юм бол total fat буюу тийм ээ нийт одоо тосны хэмжээгээ бичсэн байна. За өмнөөс хансан тосон хүчлээ тусад нь хуваагаад биччихсэн байна. За тэгэхээр энэ дээр одоо хүнс үйлдвэрлэгч нар магадгүй зарим нэг нь нэгэлжээж магадгүй манайх тосгоо бүтээгдэхүүн бол яах вэ? Тосгоо бүтээгдэхүүн байж болно шүү дээ. Тийм ээ. Чихрийн хурд бол тос байхгүй. Шоколадны орцгуул бол одоо тийм ээ тосны агуулмжгүй, уургийн агуулмжгүй. Тэр тохиолдолд бид нар бол яах нь тэрийг одоо тийм ээ байхгүйгээр л тэмдэглээд явуучих нэ. За тэгээд одоо ийм байдлаар яах нь шинж бодисын агуулмжийг ихэнх шошго хүснэгтэлсэн байдаг. Гэхдээ заавал хүснэгтэлсэн загвар бол биш. Ихэнх шошго хүснэгтэлсэн. За цөөхөн тохиолдолд яах нь цувруулаад бичсэн байдаг. Зүгээр яг хүнд тийм ээ мэдээлэл өгөхөд эвтэйхэн байх зорилгоор бол яах нь хүснэгтлэх нь илүү одоо хүний нүдэнд харагдахад одоо илүү тийм ээ эвтэйхэн байхаар ийм байдалд. За ингээд хэдүүлээ одоо энэ шошгыг ингээд аваад үзэх юм бол үйлдвэрлэгч нь байж гэн, шинж бодисын агуулмж маань байж гэн тийм ээ. За өөр юу байна? За тэгээд албан ёсны хаяг нь бол байж гэн. За энэ олон яах нэг дөрвөн талтай учраас дөрвөн талд нь одоо ингээд тийм ээ үргэлжлүүлээд одоо өөр мэдээлэл байсан байна. Тэгэхээр бид нэр хүнсний бүтээгдэхүүнийхээ онцлогоос хамаарат шошгоныхаа мэдээллийг аль болонд нь аль талд нь ямар байдлаар багтаах вэ гэдэг бол бидний өөрсдөө шийдэх асуудал. Заавал нэг хуудсан дээр нэг нүрэн дээр ирээдлэн багтаа гэсэн юм бол байх тийм ээ. Тэгэхээр бид нар яах нь энийг бол өөрсдөө шийднэ. Хамгийн гол нь бид нар байх ёстой мэдээлэл бүгдийг агуулах ёстой гэдгийг аюул сайн санджах ёстой байх нэ. За дараагийн бидний одоо чухал зүйл бол хадгалах хугацаа байж байгаа. Бид нөгөө одоо бидний ярьж байгаа стандарт маань 5-7-1 гэдэг залтан дээр бол байгаа. За тэгээд энэ дээр юу гэж бичээрэй гэсэн бэ гэхээр хадгалах хугацаа эсвэл хэрэглэж дуусах хугацаа гэж тийм ээ үгийн болоодаа стандартаар бол зааж өгсөн байна. За ингэхдээ бол одоо манай стандартын одоо тийм ээ заавраар бол хоёр төрлөөр бид нар бичиж болох нэ. Хадгалтын хугацаа нь 3 сараас ихэхгүй бол бид нар зөвхөн сар өдрөө бичиж тавих нь байна. За 3 сараас дээш байвал бид нар он сарыг бичиж болдог ийм зохицуулалттай байх. Тэгэхээр магадгүй таны бүтээгдэхүүн 1 сарын хугацаанд хадгалалттай байх юм бол та санаа зовлтгүй зөвхөн үйлдвэрлэсэн яах нь тийм ээ оноо бичихгүйгээр сар өдрөө бичих боломжтой гэсэн үг байна. За 3 сараас дээш хугацаанд хадгалдаг бол та заавал үйлдвэрсэн оноо бичээрэй гэсэн ийм залттай байдаг бах нэ. За тэгээд үйлдвэрлэх хадгалах хугацаа. За энэ яг та хадгалах хугацаа гэдэг одоо энэ гарчин доор бас нөгөө огноо гэдгээр бас давхар бас ойлгож яваарай. Яг гэвэл тэр огноо гэдэг чинь өөрөө л хадгалах хугацаа, хүчинтэй хугацааг бүгдийг нь илэрхийлж байгаа л одоо тийм одоо мэдээлэл болох гэдэг шүү дээ. Тэгээд бид нар бас нэг зүйлийг бол ярих хэрэгтэй. Түргэн гэмтэх бүтээгдэхүүн байвал огноноос гадна цаг минутыг бичдэг. Тэгэхээр түргэн гэмтэх бүтээгдэхүүн гэдэг маань яах нь одоо тийм ээ
торт. За тэгээд яах нь түргэн мууддаг тийм ээ өндөг болон маслаар хийсэн кремтэй тийм ээ амттан десертүүд зэрэг тийм зүйлээ авал бид нэр яах нь цагийг бол бичиж тавьдаг байх юм байна. За сая бичсэн 3 сарын дотор хадгалах хугацаатай бол зөвхөн сар өдөр тэмдэглэх боломжтой гэж. За тэгээд хэдүүлээ одоо өөрсдөө тийм ээ одоо хэрхэн одоо зөв унших ёстой юм, хэрхэн зөв тэмдэглэх ёстой вэ гэдгээ бол одоо бас хэдүүлээ сайхан зурган дээр жишээ аваад ярив. За тэгэхээр энэ бол зөвхөн хүн үйлдвэрлэгчдийг манай хангамжийн ажилтнуудаас айгүй шаардлагатай мэдээлэл. Би ер нь хэд хэдэн газар явж байхад үйлдвэрлэгч нар нь ч юм уу тийм ээ ингээ байгаад байдаг. Яг одоо тухайн одоо хүртэж авч байгаа хангамжийн ажилтны юм уу яруу энэ тал дээр мэдээлэл мэдгэн жоохон хомс байдаг. Гэтэл зөвхөн нэг онсаал хараад байна гэхээс тэр онсарны ард юу ахуулах гэж байгаа бол бүрэн дүрэн хүсд ойлгож чаддгүй. Тэгэхээр та одоо бас энэ талаар тодорхой хэмжээгээр ажилчдаа сургалт юм өгдөг тийм ээ өгч явах хэрэгтэй. За заавар зааварчлага өгч явах хэрэгтэй. Өөртөө болохгүй бол мэрэгжлийн хүнд хандаад бас тийм ээ байж ах хэрэгтэй. За одоо интернет гэж нэг сайхан тийм ээ одоо их мэдгч байна. Тэндээс бас мэдээлэл авч явах хэрэгтэй. За ер нь бол хүн болгон мэдж байгаа нэг огноо тэмдэглэсэн, хоёр огноо тэмдэглэсэн гэсэн хоёр л тохиолдол байна. За нэг огноо тэмдэглэсэн тохиолдлууд байна. За энэ нэг огноог бид нэр юу гэж ойлгох вэ гэхээр бэлтгэсэн огноо, үйлдвэрлэсэн огноо гэж ойлгож болно. За ямар тохиолдолд бид нэр үйлдвэрлэсэн огноо гэж ойлгох вэ гэхээр ганцхан огноо тэмдэглээд за шошгон дээрээ хадгалтын хугацаа зааж өгсөн байвал бид нар энэ үйлдвэрлэсэн огноо юм аа гэдгийг ойлгож авах нь байна. За тухайлбал энэ дээр яаж нэ 2020 оны 11 сарын 15-нд үйлдвэрлэсэн байна. Ингээд ганцхан огноотой энэ дээр өөр огноо энэ дотор байхгүй. За тэгвэл энийг бид нар одоо хугацаа дууссан байна уугүй юу гэдгийг хаанаас шошгоны мэдээлэлээс авах юм. Тэгэх юм бол энэ дээр яах нь хадгалах хугацаа 1 жил гэж бичсэн байж байна. Тэгэхээр энэ яах нь 21 оны 11 сарын 15-нд хугацаанд дуусах нэ гэдгийг хянах боломжтой болоод ирчихэж байгаа. За хэдүүлээ энэ зурган дээр бас нөгөө түрүү ярьжсэн нөгөө жишээг авъя тийм ээ. Орц бүрдүүлэгч нь одоо 2 буюу түүнээс дэс найлагтай болгоцсон байсан. Тухайлбал энэ дээр одоо яаж юм бишевые добавки буюу хүнсний нэмэлт нь болохоор өтгөрүүлэгч хаалтан дотор өтгөрүүлэгчийн гудан ард нь 460i 464 415 гэдэг. За араас нь эмульгатор гэхээр эмульгаторын дотроо яах нь касинат натрий агуулж байна. 481 491 71 435 гэсэн зүйл агуулж байна гэдгийг яах нь давхар одоо тэмдэглээд явцсан байна. За ингээд ийм байдлаар бид нэр ганцхан огноо бичигдсэн байгаа тохиолдолд тухайн бүтээгдэхүүн дээр хадгалтын хугацаа бичсэн байвал яах нь энийг бид нэр үйлдвэрлэсэн хугацаа гэж ойлгох нэ. За дараагийн удаа ганцхан огноо бичсэн тохиолдол бас байна. За энийг бид нэр хүчинтэй хугацаа гэж ойлгоно. За энэ хүчинтэй хугацааг бид нэр ямар байдлаар ойлгох вэ гэхээр ерөөсөө тухайн сар өдөр хэдний өдөр вэ гэдгээрээ л хөөгөө ботчих. Өнөөдөр бид нар 2021 онд амьдарч байна. За тухайн бүтээгдэхүүн дээр 2023 он буюу биднээс ирээдүйг тийм ээ цагийг тэмдэглэсэн байвал бид нар яах нь энэ бол үйлдвэрлэсэн огноо биш бидний одоо тийм ээ хүчинтэй хугацаа юм аа гэдгийг ойлгож авна. Тэгэхээр бид нар одоо юу гэдэг нэг л огноо бичсэн байх юм бол тэрийг бид нар одоо нэг бол хүчинтэй хугацаа, нэг бол үйлдвэрлэсэн огноо гэдгийг ойлгох ёстой. Тэрийгээ бид нар яах нь зөв уншдаг байх ёстой. За дээрэс нь ийм нэг огноо бичсэн газрууд дээр болвол бас хадгалах нөхцөлийг зааж өгөөд хадгалах хугацаа нь өөр өөр байдаг. За энэ бол ялангуяа манад Оросоос орж ирж байгаа майонез болоод тосон бүтээгдэхүүн тийм ээ одоо маргарин маслын дээр бол ийм мэдээлэлүүд бол байж идэг. За хэдүүлээ одоо энэ яг одоо Монголд зарж байгаа бүтээгдэхүүнээс ингээд аваад үзэх юм бол тухайлбал тийм ээ за одоо энэ дээр одоо яг ингээд одоо нэг огноо бичигдсэн байгаа. За тэгээд ингээ харахаар тэр улаанаа тэмдэглэсэн доор дотор юу гэж байна вэ? 0-аас 14 хүртэл болвол тийм ээ одоо бүдэн шувууны өндөгтэй майонезэн дээр 0-аас 14 хүртэл 180 хоног 14-өөс 20 хэмд бол 90 хоног гэдэг. Тэгэхээр энд яах нь бид нар хадгалтын нөхцөлийн заагаад өгсөн. За энэ нөхцөлөөс хамаарат бидний хадгалтын хугацаа өөрчлөгдөх нэ гэж ойлгох юм байна. Тэгэхээр энийг бол одоо бид нар бол бас маш сайн мэдж авах хэрэгтэй. Тэрнээс тэр нэг 180 хоног гэдгийг харчаал өнгөрчин гэсэн асуудал бол биш ахна шүү дээ. Бид нар хөрөгчөнд хадгалж гин үү? Тийм ээ. За эсвэл яг тасалгааны температурт хадгалж гин үү гэдгээ өөрсдөө үзэж харах нэ гэсэн үг байна. За тэгэхээр яах нь огноо бид нар тийм ээ нэг огноо тэмдэглэсэн байгаа тохиолдолд 3 янзын байдлаар уншиж ойлгож болох нь байна. За тэр 3 янзын байдлыг яах нь тодорхой хэмжээгээр хүн болгон үйлдвэрлэж байгаа, хадгалж байгаа, агуулгын ажилтан
За тухайн хүнсийг хүлээн авч байгаа ажилтан бүгд бол мэдэх шаардлагатай байх нэ. За дараагийнх нь 2 огноо тэмдэглэсэн бол гэж байгаа. За 2 огноо тэмдэглэсэн бол мэдээж ойлгомжтой тийм ээ. Үйлдвэрлэсэн огноо хүчинтэй хугацаа 2 гэсэн юм бол байна. За тэгээд энэ дээр хэдүүлээ жишээ нь татвал 21 оны 4 сарын 26, 21 оны 10 сарын 26 гэсэн юм одоо шошготой бол харагдаж байна. За тэгээд одоо энэ шошго одоо энэ одоо үйлдвэрлэсэн болон хүчинтэй хугацаануудыг бол тийм ээ одоо санийх шиг одоо бидний бүтээгдэхүүнийхээ онцлогоос хамаарат тийм ээ таган дээр нь тэмдэглэх, за хажуу бөөрөн дээр нь тэмдэглэх, за эсвэл яах нь шууд одоо тийм ээ одоо энэ шиг одоо тийм ээ савлгаан дээр нь тэмдэглэх гэх мэтээр бол янз бүрийн байдлаар бол тэмдэглэж болно. За инхээр бид нар бол ер нь бол хэрвээ бид нар импортын бүтээгдэхүүн байх юм бол яг PD за зарим нь болохоор prod date гэх янз бүрээр бичсэн байдаг. Энэ бол үйлдвэрлэсэн хугацаа нь за expiry гэсэн тэмдэгтэй байж олон. За эсвэл яг best before, за эсвэл яг BB гэсэн тэмдэглэтэй байж болно. Тэгэх юм бол тэр нь яах нь одоо хүчинтэй хугацаа гэж бол ойлгож болох нэ. За ер нь бол анзаараад байхад бол их хвчлэн ба тийм ээ лаадсан бүтээгдэхүүн дээр бол яах нь иймэрхүү импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүн дээр ийм одоо тэмдэглээнүүд бол манад бол тааралддаг. Гэхдээ за зөвхөн лаадсан бүтээгдэхүүн байдаг гэсэн үг бол биш. Ер нь бол манад байгаа бүтээгдэхүүний одоо жишээнүүд тийм ээ ийм байгаа юм. За дээрэс нь ямар нэгэн байдал шошгон дээр нэмэлт үсгэн тэмдэглээнүүд байж идэг. За энэ бол одоо манай сүг компани бүтээгдэхүүн дээр байна. За манад импортоор Оросоос орж ирж байгаа чихрнүүд дээр айгүй их байдаг. Хэрвээ та нар тэр чихрийг тийм ээ шошгыг уншиж үзсэн бол уншиж үзээгүй бол уншиж үзээрэй. Тэн дээр бүр A, B, C гэж заасан. За энэ юу вэ гэх юм бол салбарын мэдээллүүд байх боломжтой. За манад ингээд жишээ хараад байхад одоо Оросын зөөлөн чихрүүдээр тийм ээ Оросын шоколадтай зөөлөн чихрүүд дээр одоо нөгөө одоо олон хотод олон газар үйлдвэрлэдэг учраас салбараа ангилсан. Ангилах байхтай одоо нөгөө салбараа одоо тийм ээ одоо кодлцсон байж тээ өөртөө дотроо. Тэгээд үсгээр тавьчихдаг. За тэгэх юм бол яах нь тухайн шошгон дээр нь тухайн салбарын мэдээлэл бол байж байдаг. За хэдүүлээ жишээ нь одоо энийг ингээ хараад үзэх юм бол B үсгтэй тэмдэглэгээ байна. За энэ бол манай сүг компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн. За тэгээд энэ дээр бид нар B үсгийнхаа тайлбарыг ямар байдлаар харах вэ гэхээр орчин дээр нь B үсгтэй. Хэрвээ энэ бүтээгдэхүүн дээр тэгээд цуглалын дугаарын ард тийм ээ А үсэг тавигдсан бол өмнөний бүтэн сүг буюу шингэн сүгээр хийсэн байх нэ. Бүтүүлсэн сүгээр. Бүтүүлсэн юм чинь нөө бүтэн сүгээс нэлээд байгаа болохоор өмнөний цэвэр сүгээр нэлээд байгаа юм тийм ээ. А Б нь болохоор яах нь өмнөний хатаамал сүгээр хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл энэ маань яах нь сэргийсэн бүтээгдэхүүн, сэргээсэн сүг байх нэ гэдэг ялгаж бодох байх байна. Тэгэхээр бид нар яах нь аливаа зөвлөх хүнсний бүтээгдэхүүн дээр энэ үсэг үсгний тэмдэглэгээ байна уугүй юу гэдгийг мэдчих хэвээр. Магадгүй танах тийм ээ одоо шаардлагатай болвол энийг бас яах нь энэ одоо жишгийг дагаад үсэг үсгэн тэмдэглэгээ хийгээд өчгөд бол яах нь манай одоо тийм ээ одоо магадгүй одоо тархины салбарт үйлдвэрлэсэн байна. За эрдтийн салбарынх байна гэдэг тийм. За эсвэл одоо сүүг одоо юу гэдэг нь хоёр төрлөөр үйлдвэрлэж байгаа бол А гэдэг үсэг таньцсан байх юм бол яг эднийх шиг тийм ээ бид нар одоо шингэн сүгээр хийсэн байна. Б гэх юм бол бид нар хатаамал сүгээс сэргээж хийсэн байна гэдэг нь хэвлэгчд бол шууд харагдахаар ийм байдлаар бол бас үсэг үсэг нэмэлт тэмдэглэгээнүүд байдаг. Энэ бол бас яг сүүлийн үед бол нэлээд одоо хэвтэрч байгаа. Та тэгээд хэрвээ ийм шошго анзаарч байгаагүй бол анзаараараа ялангуяа Оросын бүтээгдэхүүнүүд дээр бол энэ тэмдэглэгээ бол асар их байдаг. Зүгээр одоо би өөрөө нөгөө импортоор орж ирсэн бүтээгдэхүүнийг их хэвлээд идэггүй учраас бас өөр одоо бүтээгдэхүүний жишээ бол татаж мэдэхгүй байна. Миний хамгийн сайн мэдж байгаа нь бол Оросын чихрүүд дээр их байт юм аа. За мэдээж шошгонд бол түрүүн бид нар хэмжээ бичнэ гэж ярьсан тийм ээ. Тэгэхээр яг бид нар шинэ бичигдэх бол C системээр илэрхийлнэ. За тэгэхээр C систем гэдэг бол ойлгомжтой тийм ээ. Килограмм, литр, тийм үү, миллиграмм, миллилитр одоо юу гэдэг тэр системээр бол бид нар хэмжих хэрэгтэй. А тэрнээс одоо нөгөө нэг гадных нь байдаг шиг тийм ээ. LB гэсэн тэмдэглэгээтэй эсвэл яах нь паунд гэсэн тэмдэглэгээтэйгээр бол яахгүй нэ гэж байгаа юм. За шошго бичигдэх хэл гэж байгаа юм. За шошго бичигдэх хэл мэдээж бид нар одоо Монголд үйлдвэрлэж байгаа юм чинь монгол хэлээр бол нэгдүгээр бичнэ. А импортын бүтээгдэхүүнд байгаа тохиолдолд бол яах нь бид нар импортоор бол орж ирж байгаа бүтээгдэхүүнд англи, орос, монгол энэ гурвын за монгол хэл байгаа ч эсвэл англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн байгаа ч гэдэг ийм шаардлага бол тавигдаж байгаа юм. Тэгэхээр манайд гадуур байгаа зөрчилтэй бүтээгдэхүүнүүд юу байх вэ гэхээр Солонгосоос орж ирж байгаа янз бүрийн хамтлагчид, Хятадаас орж ирж байгаа хамтлагчид бол байдаг. Тэрийг одоо хүн болгон Солонгосоор мэдхгүй, хүн болгон англи хэл мэдхгүй бишээ. Одоо хятадл мэдхгүй шүү дээ, уншиж чадахгүй. Японы бүтээгдэхүүнүүд бас байдаг. Гэхдээ Японоос импортлож оруулж ирж байгаа компани арай хариуцлагатай юм шиг байгаа юм. Монгол шошго наацсан байгаа хэрэгтэй.
Тэгэхээр одоо нөгөө түрүүн миний тэр 12 дугаар заалтан дээр байсан шүү дээ хуулийн. Тийм ээ одоо яг нэг импортлогч худалдаалагч өөрөө хариуцнаа гэсэн юм. Тэгэх юм бол бид нэр яах нь энийг одоо тийм ээ орчуулад шошглох тийм ээ тийм одоо үүргийг бол хүлээдэг байх нэ. Тэгэхээр яах нь шошго болвол Монгол, англи, орос хэлний аль нэгээр заавал байх ёстой. Тэгэхээр та бүгд хэрвээ одоо тийм ээ өөртөө худалдан авахч болвол энэ шаардлагыг хангуулж биелүүлж тийм ээ одоо цаад газраа шошгоо орчуулахыг шаардаж байх хэрэгтэй. За хэрвээ танааха өөртөө магадгүй одоо импорт эрхэлдэг тийм ээ импортын хүнс оруулж ирж хэрэглэгчдэд нийлүүлдэг бол танаа шошго бас заавал яах нь заавал тухайн шошгон дээр монгол хэлээр одоо тийм ээ бичигдээгүй байсан ч гэсэн бид нэр яах нь одоо тухайн шошгыг яах нь орчуулад дээр нь наагаад нэмэлт биш тийм ээ далтах хуудасламдаа тийм байдлаар явуулах одоо бүрэн одоо боломжтой. Тэгэхээр та бүхэн шошго бичигт хэлээ бас онцгой анхаараарай. Энэ бол ялангуяа одоо солонгос амтлагчид дээр соусууд дээр бол асар их байдаг асуудал байнамаа. За ингээд хэвлээ өнөөдрийнхээ одоо тийм ээ ярих сэдвийг дуусгая. За та бүхэн одоо асуулт хариултанд орё. Сонирхох асуулт байвал асуугаарай. За Эрдэнэ чимэг зөвлөгтөө баярлалаа. За та бүхэнд нь асуулт байвал одоо асуулт хариултын цаг эхэлсэн байна шүү. За чатаар асуулт ирсэн болоо номлоо. Ядаар бол одоогоор асуулт ирээгүй байна. Тэгэхээр шууд микээ нэгээд асууж болно шүү.